Танад ажилд орох гэсэн. Ямар ажилд орох гэсэн? Захирлын ажил байгаа юу? Лаосын Винтиан хотод сайхан хамгийн өндөр байшин дээр нь байжсэн чинь бас Монголоос нэг залуу ярьлаа. Ах нь одоо гадаад явж байна гэсэн. Өө тийм үү. Гэтэ хамаагүй та зайнаас дүүнийхээ шинээр хөгжүүлж байгаа вебсайтыг танилцуулаад өгөөч гэдэг. Өө тийм үү. Яадаг вебсайт юм гэдгсэн чинь боломж гэдэг. Та ороод үзээрэй гэдэг. Сая ороод үзлээ би. Өстө манай IT-шникүүд нэр ямар мундаг юм. Энэ одоо яг затансан газар майжны гэрчлэн яг цаг үеэ олсон супер гоё аппликейшн хөгжүүлж байгаа юм байна шүү. Энд ч хөгжүүлээд бас хөөрхөн удаж байгаа гэж нэт. Аргагүй. Энийг чинь хөгжүүлэхийн тулд асар их одоо энэ IT-ийн инженерүүд юу гэдэг те зөвхөн нэг компани вебсайт хөгжүүлэх чинь 20-30 сая байдаг шүү дээ. Ийм супер юм хийцэн. Тэр одоо компаниуд ийшээгээ бүртгүүлснээр одоо өөрснөө заавал тэгж нэг тийм мөнгө төгрөг зарах шаардлагагүй. Энд бүртгүүлээл тэгээд эдгээр маань та нарын өмнөөс та нарын бараа бүтээгдэхүүн сурчлаад таны бараа бүтээгдэхүүнийг борлуулаад дээрээс нь ажлын байр бий болж байгаа ажил хайж байгаа хүмүүсийг ажилд оруулаад эсвэл одоо ажилч авах гэж байгаа бол ажилчныг олж аваач гэдэг юм уу те. Бизнестэй холбоотой бүх мэдээллүүд энд орчин байна. Маш зөв юм хийсэн байна. Надад бол тэгж санагдлаа. За, боломж гэдэг юм байна. Манайхан та бүхэн шууд боломж гэдээ ороход ингээд шууд вебсайт нь гараад ирж байна. За, энэ ч одоо ингээд B2B бараа бүтээгдэхүүний бөөний худалдаан солилцоо гинэ. За, энэ л дараад үзье. За, ингээд орохор чинь за ястаа дээрээс бүх төрлийн бараа бүтээгдэхүүн байна да. За, одоо ингээд тэгш орд фүүз гэж байна, алтан жолоол гэж байна. За энэ бичиг цаасны golden panel гэж байна, Lononl гэж байна, кофеных юм уу зүгээр. Тэгээ ер нь яг хуу надад бол ингэж бодогдлоо. За одоо ингээд мэдээж янз янзын бизнес хийж байгаа. За одоо 8 барааны дэлгүүрж ажиллаж байгаа, жижиг дэлгүүрж ажиллаж байгаа, ресторан, бар, сав, одоо буудал зочид буудал одоо юу байдаг те. Бүх ингээд төрлийн бизнес ийшээ холбогдож болох юм байна. Ялангуяа одоо энэ импортоор оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниудад аюулгүй зүгээр зөв одоо ийм платформ юм уу гэж надад санагдлаа. Жишээлбэл одоо ингээд зөвхөн өөрийнхөө оруулж ирж байгаа бүтээгдэхүүнээс сурчлах гал янз янзаар үзэл ингээд болдгоо шүү дээ. Тэгээд одоо барааны үлдэгдэл зарим нэгэн бараач одоо ингээд хугацаатай байдаг те. Тэгэхээр бүгдээрингийн сайхан ийшээ шивээд оруулчих юм бол эднэр бүрдгүүлээл эднийхээ дамжаад одоо бүх бүтээгдэхүүнүүдээ ингээд эндээс захиалж болж байгаа байхгүй юу? Нэгд бизнес хийж байгаа хүмүүс нь. За одоо би 8 барааны дэлгүүр ажиллаж байгаа хүмүүс бол одоо ингээд юу гэдэг те өдөр тутмынхаа хэрэглээг авдаг шүү дээ те. Одоо за яг уу манайх чи сүүлийн үед одоо яг нэг ангидагч хэрэгцээ сүүн бүтээгдэхүүн дээрээс нь тал малгайг бол хүргээд өгчдөг болсон юм байлаа. Бусад бүтээгдэхүүнүүдээ авахгүй л өөрөө хайгаал за тэгээд н очоод энэ түгжрэлд яваад тэгээд ах ямар шаардлагагүй юм шүү дээ. За манай дэлгүүр чи юу дутагтаад байна гэж хайж байгаа тав гэдэг одоо жишээ алтан жолоог оруулж иж байгаа Табаско гэл те. Одоо үлдэгдэл 12 ширхэг байна гэж те. 3-ыг авчиг ингуул захиалан гол гэл шууд ингээд холбогдчихно шүү дээ те. Юу гэдэг нь те. Одоо өөр юу байж болж байна. За энэ тарвас гэл те. Тэг шорт фудсийн тарвас үлдэгдэл 100 ширхэг байна гэж шүү дээ. Ингээд маш нарийн тэгээд үнэтэй юутэй ийтэйгээ нэг ёсондоо бизнес эрхэлж байгаа хүмүүс гадагшаа дотгошоогүй хайх, явах, бензин тоос өөрөх ямар шаардлагагүй боломж суулгалаа. Тэгээс одоо эдгээр чинь зүгээр эхлээд вебсайт юм байна. Дараа нь бол гар утсан дээр бүр аппликейшн хөгжүүлж байгаа юм байна. Тэгэл энэ чинь ерөөсөө ингээл зайнаас бүх юма ингээ хийж болж шít. За энэ юм супер гоё аппликейшн байна шүү. За одоо ингээд за ажлын байр гэж байна те. За ажлын байр ингээд дараад оръё. За ингээл зайнаас ажиллах, эрэлттэй ажил, уян хатан ажил, удирдах ажил, өндөр цалинтай ажил. Манайхан чинь өнгөө өртлөө байдаг үстэй. Танад ажилд орох гэсэн. Ямар ажилд орох гэсэн? Захирлын ажил байгаа юу? Тэрнтэй адилхан өндөр цалинтай ажил гээл тий одоо энэ чинь ингээд бүх юмнууд байна. За автомашин засвар үйлчлэгээ ажилч, тусгай ажилчин, амар аялжуулч, зочид буудал, банк санхүү боловсрол. За одоо ингээд үнэхээр юм байхгүй юм байх. За онлайн дэлгүүрүүд гэж юм те. Одоо ихэнх нь бүгдээр онлайн болсон. Энэ ч бас буруу биш те. Үндэсний үйлдвэрлэл. За үндэсний үйлдвэрлэл аягүй чухал шүү. Энэ ер нь үндэсний үйлдвэрлэгч нар бүгд ийшээгээ холбогдох хэрэгтэй юм байна. Үйлчлэгээний байгууллагуудын нэгдсэн мэдээлэл, ажлын байр. За энэ ч яг хаа. За зар мэдээ гэж байна. Зар мэдээл одоо заруудаа оруулж ирж шүү те. Энэ ч супер юм байна. За категориуд гэдэг дээр нь онцлог брэндүүд, дистрибьюторууд, автодилер, автомашин одоо би ч нүс дистрибьютор ухаад байгаа шүү. Би өөдөө ийшээ оруулъя. Энэ ч амар юм байна. Шинэ хотхон бизнес объектууд. Энэ ч одоо тэгэл би зөндөө үйл хөдлөх хөрөнгийн бизнесүүдээр очиж танилцуулж ирсэн. Бүгд л өөр өөрсдийнхээ нэг тийм маркетингийн албатай зайлшгүй нөгөөдөл нь Facebook дээр ингээд тэрийг хөгжүүлэх гэдэг. Facebook дээр чинь баян идэвхтэй байхгүй чинь ингээд орхицдаг байхгүй юу. Тэр шаардлагагүй шүү. Эднийд бүрдгүүллээ. За яармагд ямар байрууд байна, Сүхбаатар дөрвүүд ямар байрууд байна ингээд харчих нь байна те. Үнэтэй, ийтэй, юутэй гэдгээ бүгдээрээ байж байгаа юм те. За категори гэдэг хэсэгтэр энэ чараа бүр натрат, Audi, даатгал, зөвлөх, үйлчлэгээ,
банк бус, программын хангамж, сургалтын төвд, аялал жуулчлал, зочид буул, амралт соёл, ресторан, бар, савар пүү өстө тэр бүх юм байж чинь одоо те натратын үйлчлэгийг ингээ онлайнаар авч болдог болчих юм баг та. За энэ нэрээ супер юм. Ядаж хайгууд нь хаана байгаа мэдэх байх те заавал гарын усч бостал. Тэгээ ер нь гарын усгүй чинь сүултээ одоо нөгөө болчиход байгаа шүү бас манайхан те. Тэгэхээр ер нь хүн заавал одоо ингээ гараад байгаа шаардлагагүй. За цаашаа явъя. Эрүүл мэнд, спорт, цэцэг худалдаа, караоке, найт клуб, контент маркетинг, ивент арга хэмжээ. За одоо ингээд хурим найр одоо тэгэл бид чинь тэгэл шагнал магнал одоо тэгэл одоо за шинжилт өгч чинь те. Шинжлэлийн одоо арга хэмжээг бол заавал байгууллагууд өөрснөө хийх гэдэг шаардлагагүй шүү дээ. Ишгээ орлоо чаддаг хүмүүсээр нийлгүүл инфлюенсер. Энэ л одоо их сонирхолтой санагдаад байгаа юм да. Ийш нэг ороод ирсэн. Coming soon. Тийм байлгүй дээ. Хамгийн нэг номерын инфлюенсерийг одоо хамгийн түрүүнд оруулахгүй л чинь арай болохгүй л гэдэг те. Coming soon гинэ. Яри тэ жоо чи ахыгаа наадах руугаа оруулах чи. За тэгэд энд бүртгүүлснээр энэ вакцин санал гэдэг рүү н оруул ингээд бүх үнэтэй юутайгээ энэ 300 мянган сая хооронд юм байна шүү дээ. Ерөнхийдөө яг цаашгаа ингээд нөгөө бас төрөлжсөн юм байна. Diamond гишүүнлэг нь, gold гишүүнлэг нь. Ерөнхийдөө 300 мянгаар энэ шиг орчин жилийн хурамжин шүү. Чи маш боломжийн санал өгж байгаа байхгүй юу? Миний бодлоор бол тэгээ өөрснөө одоо ингээд вебсайт хөгжүүлээ тэрийг хийлгэх нэг өөр те өөр хүн үнэтэй болдог те тэгээ тэрийг дараа нь цаашаа нэг хүн ажилуулна авч явна тэгээ чинь итгэхгүй болчвол ингээд орхитчдаг байхгүй юу тэгэхээр оронд эднийх жишээл одоо ингээд одоо бизнесийнхаа өөрийнхөө хэмжээ дамжаанаас болоод хамгийн бага нь одоо 300 мянгаас эхэлж байгаа байхгүй юу эдгээр чи юу гэлээ Sky Marketing гэх компанитай бас хамтарч ажиллаж байгаа юм байна тэр чинь нөгөө Улаанбаатарын төвүүд байгаа бүх LED дэлгэцүүд ажилладаг компани байна шүү дээ. Тэн дээр танаа бараа бүтээгдэхүүн чинь сурталчилгаанд явах юм байна. Супер гоё санал тавьж байгаа юм байна шүү. Энэ ер нь яг мэдээж одоо энэ ер нь энэ IT-ийн салбар чи одоо супер хөгжиж байгаа шүү. Одоо ер нь дижитал болсон л хамгийн дээр шүү дээ. Энэ чинь одоо маш хямдхан болж ин гэсэн үг. Баах урамшуул бас заралцсан байгаа нь. Ажлын байр гэдэг категорийг яаж үн төлбөргүй ашиглах ч гэдэг юм уу те. Одоо юу гэдгийг тэгээд дээрэс нь энэ боломжийг яаж ашиглах сургалт орно гэж, бизнесээ хөгжүүлэх яаж сургалт орно гэж, дээрэс нь одоо энэ вакцинаараа дараа жилийн төлбөрт нь 50% хөнгөлнө гэж байна. Бас болоогүй тэгээд 15 азтан шалгаруулна гэж байна. Үнэхээр янзын гоё платформ одоо энэ чинь нэг өсөндөө энэ чинь хаб гэсэн үг шүү дээ. Бүх бизнесүүд нэг доор ингээл цуглуулж гэсэн үг шүү дээ. Эндээс бүх мэдээлэл аавна гэдэг бол асар их цаг хугацаа хэмнэлсэн маш гоё зүйлийг манай IT-шникүүд ер нь залуучууд мундаг болж байна уу? Ярих юм алга. Тэгээд сонирхоод үзээрэй манайхаа энэ боломжийг надад энэ ураа нэг таалагдчихлаа. Ураач юм уу одоо энэ юу гэх юм бэ? Бизнесийн боломжийг өөрснөө хайх биш тэр бизнес тань дээр өөртөө чинь ирнэ гэдэг шүү дээ. Энийг ашигласнараа тий. Хөө энэ яралтай бүртгүүл энэ машин дээр нь очиод тэр BYD мэйдэгээ бүртгүүл яваа манайхаа. За тэгээд сонирхоод үзээрэй. Би одоо ингээл лаус шил явж ин тий. Эндээс би тэгэл машин хэрэгээ зарчих нь шүү дээ. Нийт машины зургийг оруулах.